За ерөнхийдөө иргэдийн одоо хандлага бол 152 гэдэг тоог дэмжихгүй байна. Сонгуулийн тогтолцоонд бол өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Яг гэвэл бидний одоо сүүлийн 30 жилийн явж ирсэн энэ тогтолцоо нь нам хоорондоо өрсөлдөх биш, нам төлөвшөх биш, нам доторх энэ фракц бүлэглэлүүдийг илүү томруулдаг. Сүүлдээ энэ нам хоорондоо хяналт тавих биш, мананжах тийм ээ. Нам дотор энэ өсөж өндөөсөн энэ бүлэглэлүүд нь илүү одоо хүчтэй болох. Ингээд одоо тэр хүмүүсийн ашиг сонирхлын тэмцлээс нам төлөвшдгүү, нам задардаг. Нам задарснаас олж засгийн газар өнгөрсөн одоо 30 жилийн хугацаанд нэг засгийн газар 1.5 жил засаглаж исэн. Энэ хооронд юу ч хийж амждаггүй байсан. За ингээд нэг зүйл. Хоёр дахь зүйл нь бол энэ өнгөрсөн 30 жилийг ингээ харахаар нийт улсын төсвийнхөө 79 бараг 80%-ийг ерөөсөө урсгал зардалтаа өгчдөг. За нэг 20% 21%-ийг энэ нийслэл 9 дүүрэг 21 аймаг 330 сум руугаа нөгөө ард иргэдтэй амлалт өгсөн юм чинь хөгжүүлэн гэдэг амлалцсан юм чинь ингээ 21% ийм олон хувааж гişүүд бүгдээрээ одоо тойрогтой төсөв тавиулахын төлөө уралддаг. За тэгэхээр энэ нь одоо улсын хэмжээнд тэр ажил дүр сэргэх гэдэг юм уу том мега төслүүд Монгол улсыг урагшаа чирж явах тэр одоо хөгжлийн ажлууд нь хийгдэхгүй байгаа учраас энэ сонгуулийн тогтолцоонд бол өөрчлөлт оруулахыг бол дэмжиж байна. 152 гэдэг тоог бол үнэхээр одоо дэмжмээргүй байна гэж ард иргэдийн бараг 90 гаруй хувь нь бол хэллээ гэж ингэж харлаа.